За, соматик сэтгэл зүй талаас бол туулах чадвар гэдэг бол дотоод ритм, уян хатан байдал. Дотоод оршихуйн уян хатан байдал гэсэн үг. Тэгэхээр бидний гадаад ертөнц гэж ингэж байгаа юм уу? Proprioception гадаад ертөнцийн гадаад ертөнцид ийм болж байна, тэгж ийн гэдэг нь хөдөлгөөнүүд байгаа, тий? Эннийг анзаарж байгаа анзаарга байна. А үүн дээр нэмээд дотоод анзаарга, interoception гэдэг үг байгаа, тий? Дотоод анзаарга ингээ сайжраад дотор ямар хөдөлгөөн болж байна, хаана ямар зүйлсүүд байна, хаана уян хатан байна гэдгээ мэдрээд тэгээд ямар нэгэн бэрхшээл хүнд зүйл тохиолдоход, сорил тохиолдох үед дотоод тэр анзааргаасаа, ухамсараасаа уян хатан хариу үйлдэл үзүүлэх чадамжийг бэрхшээлийг даван туулах чадамж гэж байна. Тэгэхээр бэрхшээлийг даван туулах чадамж гэдэг бол шүдээ зуугаад, гүрийгээд, дисээд, твчээд, хамаг мэдрэмжээ дараад туулж байгаа үйл явдал биш. Угаасаа хүний тарих мэдрэлийн систем аюулыг мэдэрсэн даруйда бидний анзаараагүй байх үед шууд хамгаалтанд ордог. Эрүү чангар нь, амьсгал төгжигдөн, хамаг булчин шумсан гэж чангар нь бэлэн байдалд орно. Энэ тохиолдолд мэдрэмж байхгүй. Тэгэхээр мэдрэмжээ хааж агаад бид нэр угаасаа юмд ингээд чангарж агаад хариу үйлдэл үзүүлж агаад тасж агаад гүрээж агаад даван туулах гэдэг юм уу? Энэ бол жинхэнэ resilience буюу жинхэнэ даван туулах чадамж биш гэж үздэг. Энэ бол гүрийх тэсэх чадамж. Зарим үед бол яг төснө мөн үү? Харин жинхэнэ бэрхшээлийг даван туулах чадамж болохоор аюул мэдрэгдлээ, даван туулах сорилт орж ирлээ, бие чангарж байгаа, хамгаалтанд орж байгаа мэдрэмж таслагдж байгааг анзаарлаа. Тэгээд нөхцөл байдлыг дотоод ухамсараасаа гартаа авлаа буюу бүх юм ингээд ил тодхаарлаа. Энэ цаг мөчид ямар үйлдэл, ямар дуу аваа, ямар хөдөлгөөн, юу хийх нь хамгийн зөв бэ гэдгээ сонголт оруулж ирэх. Сонголтгүйгээр хариу үйлдэл үзүүлэхгүй биш. Бүх юмыг анзаарлаа. Тэгээд би ингэж сонгомоор байна гэж сонголт оруулж ирээд тэр сонголтоос уян хатан хариу үйлдэл үзүүлж байгааг бэрхшээлийг даван туулах чадамж гэж байгаа.